Хадны хоолны дэглэм. Энэ хулгай чигний даруй шоронд хий. Гой, ахад боломж олгоно уу эрхэмдээц. Чимээгүй. Энийг аваад яв. Эрхэмдээц. Өршөө цаар. Өршөө. Фитнес мэрэгчлэн гिचгчээ. Гэтэл би ганц ч килограммжин хассангүй. Ирэх 7 хоног талхны Монголог хотын Валентины баяраар би үг хэлэн штэ. Яаж ийм байдалтай хэлэх юм? Миний алтууд нарийнхан бэлдүү гарч ирнэ гэж бодож байгаа. Эд залуу наснаас хойш би нэлээх гурил нэмсэн. Тэнгэр минь стресстэй байна. Ухаан алдахны. Одоо юм идье. Оо. Шоколад байхад имчилгээ хинт хэрэгтэй юм бэ? Энэ янзаараа бол хатан агуулгын дэлгүүрийн бөөний худалдаанд зарагдана да. Бүрч аймаар биднийг шоронд хийн нэг арга бодцгоё. Ямар арга? Бидний авчирсан хоолны дэлбийн мэрэгжилтнүүд бүгд чадаагүй шүү дээ. Нэрэ тийм нэг эрэгтэй байгаа. Хэн? Талах залуу. Талхны Монголог хотын хамгийн суу тухаантан гэдэг юм. Талха яг одоо бидний тамд явна уу? Байдар юу болоод байна? Намайг тав. Байдаг бүх арга хэрэгэлсэн. Гэхдээ нэг гэж бүтсэнгүй. Тус нэг чилээжтэй ноён талхаа. Тэнийг нарийн боовнууд. Би 7 хоногийн дараа олны өмнө үг хэлнэ. Та нар намайг сайхан харагдуулах уу? Эрхэмдээц. Ноён талх ирлээ. Юу? Талхаа? Өдрийн мэнд эрхэмдээц. Энэ царай муутай үгэн ноён талх юм уу? Тийм ээ. Хотын хамгийн шилдэг, хамгийн эрэлттэй байдаг. Хотомшгүй олон амьдралыг. За тэр яах вэ? Надад хамаагүй. Талхаа, би чамд намайг жижиг харагдуул гэж тушааж байна. Браво! Их баярлалаа. Та бидний амийг аварлаа. Үнэхээр талархаж байна. Яг цагаа олж мундаг мэрэгчлэн олжээ. Энэ үнэр саримсуу, сэтгэл сэргэм үнэр. Үгүй элгүүдээ ямар амттай юм бэ? Окей, эрхэмдээц болилдо. Наад гомын чинь идэгж хийгээгүй шүү дээ. Амттай. Намайг тэнэг гэж санаа юу? Миний гоё ус хаашаа алгуулчих. Хулгайч энийг барь. Энэ талхыг шууд шорон тавиаччихоор. Харин та нар энэ талхыг авчирсныхаа шанхууртандэ. Эрхэмдээц өршөө эрхэмдээц. Тэг эмгүй штэ хүлээгэж гуй. Оо, шинэ кава. Таранд тавтаа морин. Болооч. Үнэхээр өссөж байна. Ийм ойрхон байна. Хатны жижиг болгож чадаагүй амьтдыг ийш нь явуулдаг. Бүгд бүтлэг үйдсэн. Чи яг энд таарна. Ямар ч нэмэргүй штэ. Ер нь ийм бүдүүн босноо нь чиний л буруу. Моо бялуу. Яг зү эндээс яаж гарахаа мэдлээ. Юугны? Сайхан санаа оллоо гэвөө. Тийм ээ тэгсэн. Ахиад бүтлгүй төс чамаа гүндэг шарагч нь шалчихсан шүү. Үгүй талах шарагч нь хэд удаан байлгана.
гайхалтай. Үнэхээр гоё юм болсон юм бэ. Хатныг харалгүй үнэхээр 10 жил болчихсон гэж үү дээ. Одоо өөр болсон гэсэн. Их том биетэй болсон гэж юу лээ? Анхаарлаа хандуулна уу? Та бүхэн хатныг өгтөн авцгаана уу? Үзэсгэлэнтэй хэвээрээ байна шүү. Огт хөгшрөөгүй юм шиг харагдаж байна. Битгий хөдлөөд бай. Аюу харъя. Анхаарлаа төвлөрүүлээ тий. Надтай яаж ингэж ярь зүрхэлж байна? Тэнийг талах. Туранхай харагдмаар байвал яг миний хэлснээр хий. Яах өөхөнд чинь орё. Харин чадахгүй шууд шоронд орно гэж мэдэрээ. Намайг какаогоор буцаа гэж яах юм бэ? Шоколад үнэртгээс таашгүй шүү дээ. Болж байна. Үнэхээр гайхалтай харагдаж байна. Нэрээ юу? Алив харъя. Тад авчраад өгдөө. Эцэг. Бурхан минь, яг 10 жилийн өмнөх шиг харагдаж байна. Талхаа, чи үнэхээр шилтгэн юм а. Тэр олон мэрэгчлэтнүүдийг шоронд хийхээс өмнө энэ аргыг торшдог байж. Хатан урт наслаг. Ноён талх урт наслаг. Дараачийн уулзалтанд 4-р сарын 5-нд дараачийн удаа арын дэвсгэрийг нийл ягаанаар хийгээрэй гэсэн. Тиймээс ягаан өнгө бэлдээрэй. Нөгөөдөр нь хатан тэмцэн үзнэ. Тэр үед аврах том хөл бөмбөг шиг харагдах ёстой. Танд нэг их хэцүү биш байлгүй. Хатны цагийн хуваар бүтэн жилээр өргөжчилж гардаг. Тэр болтол өөр ажил битгий төлөвлөрэй. Одооноос та хатны албан ёсны үсчин болно. Хөөе, энэ дэлхийд хамгийн дуртай дүрс устай хоол. Өнөөдөр чи намайг хамгийн хөөрхөн болгох ёстой шүү. Оогүй. Ой. Намайг зүгээр шоронд буцаагаад хийчих. Талхны болцоо. Зүү, засаа дуусчлаа. Үйлчлүүлэгч гаргаад өгчих үү? Тэгээ. Ирсэнд баярлалаа. Хөөе, одоо үсээ засуулж болох уу? Уучлаарай, манайх яг одоо Хэдэн чөрөөхгүй. Манай үсч өдрийн хэдэн ч цагт онгорлоо байдаг. их орчин болгон дээ. Сүү Шоко. ядарсан харагдаж байгаа чинь яг 3 жилийн өмнө хугацаанд дуусчихсан юм шиг. Тийм ээ. Өчигдөр шүнжээ ажил дээр байсан. Шүнжин үү? 7 хоног ажил дээр байлаа. Орой болгон дандаа хонож байна. Гэртээ аримаар байна. Яагаад хоноод байгааг мэдэхгүй. Нөхөр өсчний хаастай үсттэй. Ноён талхыг найз бүсгүйтэй болгоул яаж вэ? Хатагта талхыг болзоонд өрхийн тулд эрт тарах хэрэгтэй болно. Найз охин. Ноён талхаа. Бас яасан бэ? Хөөе. Сохор балзаанд ямар вэ? Сохор болцоо. Үгүй ээ, болдож байх цаг заваалга. Би яг танд тохирох эмэгтэйг мэднэ. Хөөрхөн, ээлдэг, ухаалаг, бас хөвгөлтэй. Үйлчлүүлэгчид намайг гадаа дугаарлаад хүлээж байгаа. Цаг заваа нэг хүнд зарцуулах нь ашигтай биш шүү. Гэтэ тэр эмэгтэй олон найзтай. Манай өсчин голон үйлчлүүлэгчтэй болгож магадгүй. Манай царайлаг ухаалаг ноён талхны зэндэнд хүрэх эмэгтэй ховор шүү. Хоёр бол Тэнгэрээс саяасан хосоод мөн. Яг хөө цагийн хуваараа хараад. Та ноён талхоо. Тайлцгад таацаарай. Намайг тирамису гэдэг. Энэ их гоё газар юм аа. Шоколад нь дүрсэн хамт канолын мэрэгж. Би яах вэ? Ноён талхны болцоо юу болсон болоо? Ганц ч удаа болов цагтаа тармаар байх юм. Өглөөний мэн. Тэгэд өчигдөр оройны болцоо амжилттай юу? Болцоо юу? Гайхалтай.
Дахиад уулзахаар төлөвлөсөн. Тэгж угад нэг өдөр Грейн Мэнийг үзэх гэж байгаа. Гайхалтай байгаа биз? Тийм ээ. Би өнөөдөр эрт явна. Та хоёр ч гэсэн гарлаа. Бүгд ч ихлэ янзтай. За, маргааш уулзцгаая. Сайхан амраарай. Маргааш уулзъя. Гэртээ харин гэхээр догдолж байна уу? Тэгэлгүй яхав. Таны лач. Гэртээ хараа. Анаад хамгаалж нинжа хүчин гүйцнэ. Ноён талхаа. Тэр хүмүүсийн бие өвдсөн. Өнөөдөр надтай уулзаж чадахгүй гинэ. Би юу н яагаад болцоонд явхаж болсон юм бол доо. Дандаа л ажил гэдэг болж. Сүү энд байж байна үстэй. Тэгэлгүй яхав. Баяртай. Би явж тирамисутай оройн хоол идлээ. Сайхан амраарай. Баяртай. Цагийг сайхан өнгөрүүлээрэй гэмэ. Урт бислэг бид хоёр явж видео тоглоом тоглоно. Ийм хурдан буцаад ирсэн үү? Гинхэн ажлын томилолтоор явах болчихлоо гинэ. Болцох хэцүү юм аа. Ахаад шүнжин ажиллахаас та. Би нийгмийн амьдралтай байсан юмсан. Ашгүй нэг тирамисутай уулзах нь цэвэрлэгээ хийчихэ тараарай. Тэгээ. Болцоо цуслагдчихлаа. Үйлчлүүлэгч хүлээж авахтаа бэлдээ. За. Болцоор болцоо. Цуслагдчих. Бид болцсон. За үгүй гинэ. Чи чинь яаж хавэ? Ноён талхтандаа төлөвлөгөөгөө өөрчлөхий миний төвчээр алдагдаж байна. Баярлсандаа төлөвлөгөө гаргахаар буцаад л ажилдаа болцоод байх юм. Танд өөр сайхан санаа байхгүй юу? Ноён талах хөдөлж эхлэх болсон юм шиг байна. Хөөх, ямар алхам? Хөөе, наашир. Ноён талах сэтгэлээ илчлэх хэрэгтэй. Эрхмэ? Юм асууя. Тирамису авахаа танд ямар санагддаг вэ? Бялуу штэ. Кофеин дүрдэг нарийн жигнэмэг. Тийм утгаар асуугаагүй. Тэгээд ч та тирамису авахад их таалагддаг. Та сэтгэлээ илчилвэл яасан юм бэ? Илчлэх. Nii нугу ярилцаад санаагаа шууд илэрхийл. Хайр амархан ирдгүү юм штэ. За, сайхан л. Гэхдээ яаж тэгэх юм? Санаа байна уу? Амархан. Сайхан цэцгийн баглаараас ихтэй бас үнэт хэлчихлөө. Үнэт хэлэл хизээж буруутахгүй. Тирамисуг энд байгаа ухаа гэж бодоод энэ тирамисугийн гэр визтэй. Ээжтэй уулзах гэсэн юм уу? Хөөе ээж, тантай уулзах гээд үүдэн дээр зочих ирлээ. Ээж. Хатсан уучин талахгүй байна. Одоо хачаач дуграад байна. Би зүгээр л хачир юм байна. Дүрсүүчаад хоёр ихчигээ ээж гэж дуудаж болохгүй штэ. Ингээд зочих хүлээж үнгээгүй илүү. Хин ч алга байна штэ. Хачуува хачирч гэнэ нэг юм хэлчихэд гүгээд явчихсан. Чаала. Чи дандаа хачин тоглоом хийх юм аа? Ноён талхаа та өөдрөг бай. Та ийм биш шүү. Сүү, би нэгэн шийдсэн. Юу гэж? Би ажилтайгаа гэрсэн. Та арай. Зүүн аяа жах. Чиний зүүн тал бишээ одоо хэтэрчгээд байна. Унгав. Яг тэгээд харж байна. Жаахан доошоо. Юуг нь гэртээ ирэх хайхыг хүссэн штэ. Үзэлзгэн шоколад 2. Хайрт Ромео минь. Энэ тэргэл сарны дор чи минь юу хийж байгаа вэ? Ямар сайхан гэрэлтэй байна. Селфи дараад Ромео руугаа явуулна. За 1 2 Жулиет. Жулиет, тайвшраа. Би юу вэ? Ромео юу? Чи яаж ирсэн юм бэ? Шоколад шиг харанхуй шөнөөрч гүзээлцэгний үнэр чинь намайг хөдлөн. Ромео минь. Жулиет минь
Ромео? Миний урт талбайг аваад ир. Мус шоколадтай билүү? Нааша их зүрхлэн гинэ. Жулиет. Ромеог тавьж явал Тоогийн махмын. Гоо ярихмэ. Жулиета миний амьдрал. Энэ дэлхийд Жулиетатай хоёр хамт байх ёсгүй. Энэ өдгөө амтны өтөр түргэн гарах. Мэдлээ аха. Жулиета. Ромео! Жулиета. Ромео! Энэ залуутай ихэд уулзсан байвал чамайг цөлөн шүү. Ромео! Дахиад Жулиетад ойртоод үзээрэй. Чамайг тастаад хайн шүү. Хулчхэр шоколад минь. Жулиета чамтайгаа хамт байж чадахгүй би хамгийн халуун цуух хамгийн хүйтэн хөргөчөнд орё. Ухаан санаагаа алдаа юу? Эрдний өстөн дайсны минь охин шүү дээ. Ахиад уулзсан байвал гэрээсээ хөөн гэж мэдэрээ. Шудраг бус бай штэ. Жулиета бид хоёрын хайр хамгийн үнэн хайр. Тэнийг хүү ухаан санаагаа алдаж. Ээж. Нөхөр минь уураарч хайрл. Ромео, хурдхан шиг аавсаа уучлалтгүй. Тэр яахав удахгүй Валентины баярын цэнгүүн болно. Чамд болоод гэр бүлдмэн тохирох сайхан шоколадын бүсгүй олж өгнө. Аваа, эсэргүүцэж байна. Ойлголоо. Чи гүзээлцгэнтэй бэлэн болоод дахин төрдгүүл юм бол Жулиетатай хоёр хизээж хамт байж чадахгүй. Тэгвэл би гүзээлцгэнтэй ядуу боллоо. Юу? Жулиетатай ихэд уулзаад үзээрэй чи. Өнөөдөр ямар сайхан өдөр вэ? Өнөөдөр засууж явах болов. Яг зөв. Талх үсчний газар. Ноён талх намайг шоколад биш гүзээлцгэн болгож чадчил таараа. Тэгээд Жулиетагийн аав бид хоёрын ариун гэрлэлтийг эзэлсэн. 99 энэ жилийн Валентины баяраар 100 үйлчлүүлэгч л аваа. Хатагта яах болж байна? Дараа жил ирдэг. Гэхдээ би бүх мөнгө аваад ирсэн штэ. Миний хайр байхгүй бол мөнгө ямар ч хэрэггүй. Жулиета. Валентины баяр учраас ахиад ганцхан үйлчлүүлэгч нэмж авъя. Тэгээд би чамайг гүзээлцгэнтэй бялуу болгох хэрэггүй. Тийм ээ, ноён талха надад өөр арга байхгүй. Жаалмын хэн дуртай намтад шоколадтай бялуу болж төрдгөө юм шүү дээ. Чи яагаад өөрчлөгдөх гэж Би тагийн төлөө мөнгө эргчүүлээд хайрын төлөө би гүзээлцгэнтэй бялуу болох ёстой. Жулиета байхгүй бол хамгийн баян шоколадтай бялуу хүртэл ядуу. Тэгээ уйл да. Гэхдээ Жулиета гэж хин? Жулиета миний хонгорхон гүзээлцгэнтэй хайр. Гэхдээ найзуудаа манай гэр бүлүүд мөнхийн дайснууд. Хоёр бялуу холилдвол тэр нэрэнд муу. Эртнээс өс сонцолтой шоколад гүзээлцгэн хоёр. шоколаднууд хулчхэр энэ лангуу биднийх ургах улиралд нь өнгөрчгөөд байхад гүзээлцгнүүд яагаад ургаад бай? Таараа! Чивод юутто хөлдөөсөн жимс. Манай гэр бүлүүд хэдэн зуун жил байсан. Өглөө шоколадтай бялуутай таарна гэдэг муу ёр шүү. Ханаас юм өмхий үнэртэд байна гэсэн чинь энэ гүзээлцгнээс байж. Чи баасны өнгөтэй гэжтэй. Дайраад ирэлтэй. Химсэн толгой тоо. Манай эцэг эхчүүд би дайснууд. Би өдөө хүртэл жинхэнэ гоо үзэсгэлэн харж байгааг. Миний гүзээлцгэн хариугүй дэлбэрээ. Анхны харцаар Жулиета бид хоёр дурлалцсан. Манай гэр бүлийн өс сонсон бидний хайр сэтгэлийн дундуур орж чадахгүй. Хөөрхий Ромео. Их өнөгтэй юм аа. Гуй, одоо намайг гүзээлцгэн болгоод өг. Тэгвэл Жулиетагийн эцэг их бидний хайрыг хүлээн зөвшөөрнө. Ойлголоо найзаа. Би чамайг хотын хамгийн амттай зүсэм гүзээлцгэн болгоод өгье. Сүү, хурдан миний гүзээлцгэнтэй юмнуудыг аваад ир. За их бай. Намайг дасч дуусгаар чи өөрөө ч танихгүй шүү. Тэгээд бэлнүү. Тийм ээ, юундч бэлэн. Эхлээд оройныхын шоколадыг аваад хай. Жулиета бол миний амьдрал. Энэ орой замд саад болж байна. Хой, оо хайрын саад минь явж үз. Ямар гоё юм бэ?
зочлоо. Одоо гүзээлзэгний крем түрхнэ. Энэ ягаан крем яг бидний хайр шиг ариухан. Үзээлзэг нь яг хонгор Жулетагийн минь үс шиг. Жулета чөнөр нүд чинь гэрэлтэн тэрэг сарнаас ч тод гэрэлтэн. Сүү энийг дуугүй болгоод яаж та хийж чадахгүй. Гүнзгий ансаар Ромеогийн төлж байгаа мөнгийг үнэрх. Жинхэнэ төгс. Баяр хүргэе жаала. Чи бол гүзээлзэгтэй билүү? Сугар үнэн ч хайр гоо үзэсгэлэнгийн охин тэнгэр агуус чин талах итгэлийг ахин нэг удаа сэргээж өглөө. Хайртай Жулета минь хоёулаа удахгүй хамт байна. Ядарчихлаа. Хаалга барь. За. Шоколадтай ялуу гэдгийг минь мэдчихвэл яана. Тийм ээ. Өглөөний шүдэр шиг жимсээ үзэлгэнтэй билүү хараач. Намайг тайсангүй. Одоо явж Жулетаг олъё. Намайг өршөөгөөрэй. Чи хэм бэ? Аава, Чи юу хийж гişin? аава. Тавшир би хэлий. Чимээгүй. Чи бол шоколад омгийн залгамжлагч. Гэтэл чи муухай гүзээлзэгтэй билүү болчихлоо. Ромео, бор шоколада бүрчсэн чинь хамаагүй дээр харагдаж байна. Баяр хүргэе. Одоо чи гүзээлзэгтэй билүү боллоо. Сайхан зохиж байна. Итгэхгүй дээ. Хонгор Жулеттайгаа гэрлэхийн тулд би гүзээлзэгтэй бядуу болчихлоо. Ярих би. Одоо бид хоёрыг адслаач. Би зөвшөөрөхгүй. Шоколадны удмын өв залгамжлагч гүзээлзэг нь болсон болохоор шоколадны удам тасарлаа. Маадгар загнах хэрэггүй те. Энд хэм даа. Юу? Өдөр Жулета юу? Манай охин яагаад шоколад болчихдг юм бэ? Энэ чамааг мэхэлсэн үү? Үгүй. Би хайр Ромеотойгоо байхын тулд өөрчлөгдсөн юм. Нөхөр минь. Юу нэгчгдээ? Готом шиг юм да. Аава, өвдөж байна. Гүзээлзэг дүрхэж гэр бүлээ готом шиг болголоо. Аюу, нааш. Нөхөр минь. Шэр. Юу чилээ гэсэн? Би та хоёрыг хамт байхыг зөвшөөрөхгүй. Хууч. Мадна. Хоёлдоо та нар бүгдээрээ Тэнгэр бурхан минь яалаа гэж биднийг ингэж совооно вэ? Бид нэг хайрлан. Жулета хоёулаа зүгтээ. За Ромео. Жулета хоёулаа хамт байгаа цагт бидний хайранд юу ч саад болж чадахгүй. Хайр Ромео минь. Чи хаашаа явна? Би тийшээ. Жулетаг тэр хорон санаатнаас авар. Эдлээ. Ромеог одоо хон буцааж авчих. Хангуй хүүхдүүд одоо бууж. Жулета өхөж биднийг салгаж чадахгүй. Ромео минь чамгүйгээр би хаашаа ч явахгүй. Бүхний хүсэн хүлээсэн мөчирлээ. Энэ жилийн Валентины баярын хосыг сонгох цаг боллоо. Энэ жилийн Валентины баярын хосоор баяр хүргэе. Ромео, Жулета. Шоколад гүзээлзэгтэй бядууны хосууд ямар амттай юм бэ? Үнэхээр гайхалтай байна. Баяр хүргэе. Тэнийг хэлвэ. Наанасаа буугаад ир. Зя, одоо хосууд маань үнсэлсэн. Шоколад гүзээлзэг нь хоёр ингэж нэг боллоо. Бүгдийг яасан дээ. Энийг одоохон зогсоо. Баяр хүргэе. Энэ жилийн Валентины баярын хосуудад хатнан тусгай бэлэг өгнө. Бэлэг хэн хамаасаа юм? Машин. Та хоёр одоохон салцгаа. Мөн Эклерис тест хувийн сууц. Туусаагүй байгаа шүү. Иргэдээ хосууд маань гэрлэвэл хатан хаан айнодрын шагнад өгнө. Би Ромеог үргэлж хөөрхөн хүү гэж боддог байсан. Сайн хүү шүү, санал нэг байна. Жулета хөөрхөн охин тэгж бодохгүй байна уу? Тэгж бодож байна. Өөр хүүхдүүдийн хайрыг хэн ч хянаж чадахгүй. Үнэн шүү. Манай аав ээжүүд бас дэмжиж байна. Тийм байна. Ашгүй. Ингэж нэг
Бид хоёрыг зөвшөөрлөө. Би чамд хайртай Жулиета. Би ч гэсэн Ромео. Хөөх. Ромео Жулиета хоёр аз жаргалтай байх нь үнэн ч хайр. Хайр тийм ээ. Ноён талгаа Ромео Жулиета хоёр хоёулаа танаас өөрчлөлт өгөөч гэж хэлсэн. Та яагаад хоёул ингэ өөрчилчихсэн? Жинхэнэ үсчин үргэлж өөчлөж ихэ хэрэгцээг биелүүлдэг юм. Хөөх, шалтгаан байгаа гэж мэдээд байсан юм аа. Би таныг адилхан засалтаар хоёр ахиж мөнгө авах гэж байна л гэж бодсон. Чи юу гэх гээд байна? Жишээ. Мөр аяган билүү? Сая юу байсан бэ? Өрөө харсан юм болов уу? Бекеригийн мэдээ. Шуурхай мэдээ. Бекери 5-нд хулган үзэгдэн нарийн бовнод руу дайрч байна. Хурдан зөвхөр. Алив яваарай. Энд тэндгүү хохирогч нар нэмэгдэж байна. Энд яг юу болсон юм бэ? Өчигдөр шөнө аимшигтай том уулган гарч ирээд миний толгойн дээрх чимэглэлүүдийг идээд дуусгачихлаа. Ноён талхны өсчний газарт янзлуулсан толгой маань бүр байхгүй болчихлоо. Одоо энд ч гэсэн хулган гарч ирсэн байна. Эрг та бүхэн бүгд гэрээсээ битгий гараарай. Захирлаа, хулганууд талхчны хот руу дайрсан гинэ. Хулган гэлээ. Би хулганаас их айдаг. Тэр хардаа. Манай урд хүртэл хулганууд гараад ирж. Миний шивцэр шоколад. Энэ гүзэлцэгнийг болохгүй. Чи яаж надад ингэж хандаж чадаж байна? Хайртай болох чинь нүгэл биш үү? Энэ мөг ястаа нэрэ. Хатан таан бааларсан шүү. Ингэж тачих гэж хамгийн чухал хэсэг гарч байхад уур амьсгал эвдчих юм аа. Одоо кино үзээ суух цаг биш ээ. Талхны мухлаг хотод хулганы сүрэг ороод ирсэн гэж байна. Яасан? Хулганы сүргээ? Хулганууд нарийн боовнууд руу дайраад байхад төр засаг юу хийж байгаа юм бэ? Бидний төлсөн татврын хэмжээгээр биднийг хамгаалах хэрэгтэй. Юу болоод байна? Айлу борцгнуудаа бүгдээрээ ингэж явахаар ордон руу орцгоё. Алж байна. Хулганууд миний толгойн чимэглэлийг идээд ийм болгочихлоо эрхэндээ эдсэн. Хулгануудаас айгаад гадаач гарч чадахгүй байж штэ. Хүүхдүүдээ хичээлд нь явуулж чадахгүй нь үнэхээр хэцүү байна. Одоо дарийн зөв арга хэмжээ авахгүй бол та нар бүгдээрээ зайрын гинд руу явна гэж мэд. Хатан хаантаа хулгануудад хонх зөөвөл ямар вэ? Хонхо? Тийм ээ. Тэгэх юм бол хонхны дуу сонсоод ард иргэд цугтад чадна шүү дээ. Тийм байна. Үнэхээр сайхан арга байна. Сайхан арга хайж олох гэд их хичээлээ. Баярлалаа. Хулгануудын хүзүүнд хэн хонх зөөх юм? Юу? Хэлсэн хүн хариуцлага хүлээх хэрэгтэй. Чи өөрөө очиод хонх зүүчээд ир. Би юу? Үгүй хатан хаантаа. Тэр жигнэмэг очиод хонх зүүчихвэл бүх зүйл шийдэгдэх болохоор бүгдээрээ санаа зовох хэрэггүй. Тэрээр хулганы хүзүүнд хонх зөөхөр явсан ч хизээч эргэж ирж чадаагүй юм. Хулганы хүзүүнд хонх зүүх гэж явчихад бүтэн сар гарan алга болчихсоо. Энэ чинь одоо юу гэж болоод байна? Тэр аяган бэлүү хулгануудын дайралтанд өртсөн юм шиг байна. Өөр арга байхгүй гэж үү тэгээд? Эрхэмдээцээ хулгануудыг айлгадаг амтан байдаг гэж дууссан юм байна. Бурхан минь гэж тийм амтан байдаг хэрэггүй. Тийм ээ. Тэр бол муур гэдэг амтан. Муур бол талхны газрын экосистемийг хамгаалж чадна. Хулганууд муурнаас өнхөлцгөө хагартал айдаг гэсэн. Айл бүр муур тэжээх юм бол хулганууд айгаад ойртож чадахгүй. Үнэхээр сайхан арга байна. Угаасаа нэг амтан тэжээмээр байсан юм. Оо за, наадах чинь сайхан санаа байна. Гэхдээ хэн муур худалдаж авч ирэх вэ?
Мэдээч хэрэг чиний гаргасан санал юм чинь чи өөрөө авч ирэхэд болох юм байна. Би юу? Тийм амар амтныг би яаж авч ирэх болж байна эрхэмдээц. Тэрийг чи өөрөө мэдэх хэрэгтэй. Сонсцгоо. Энийг хаалганы гадна гаргаж хад ир. Хэдлээ. Хатан. Ингээд муу худалдаж авахар явсан албад хизэж эргэж ич чадаагүй юм. Юу гэж нь болоод байна? Хулганы хүзүнд хоох зүг гэж явсан сайд ч ирэхгүй. Муур худалдаж авахар явсан ч эргэж ирэхгүй байхаар одоо яах болж байна? Одоо сайхан арга бодож олохгүй бол зорингийн руу явна гэж мэдэрэ. Тэр нөгөө энэ бүхэн талхнаас л болж байгаа юм. Надаас уу? Ноён талх эднийг маш амттай янзаснаас болоод хулгнууд өндрийн аваад дайраад байгаа юм. Шуум утгагүй юм яриад байгаа юм бэ? Өө тийм байна. Наадах чинь үнний ортол юм байна. Айдуу сонсож бай. Талхыг доод гиндэн руу дариухан аваад яв. Толгойг нь гоё янзалснаас өөр хийсэн юм байхгүй штэ. Дээч. Сайхан санаа олцголоо дээч. Сайхан санаа байна гинэ. Муур худалдаж авч ирч чадахгүй бол муур хийчихвэл яасан юм бэ? Муур хийхээ? Тийм ээ. Энэ хотын иргэдийн толгойг муур болгоод янзалж ихвэл холгонууд айгаад ойртохгүй байлгүй дээ. Үнэхээр мундаг байна. Аргагүй л 80 талах шиг. Хөөх, наад чинь үнэхээр сайхан санаа байна. Гэхдээ муур гэдэг амьтан чинь ямар царай дүрстэй юм бэ? Тэрийг надад даадагчхөө. Интернетээс муур гэд хайх юм бол ингээд муурны зургуудыг харж болно. Энэ нөгөө амар муур гэдэг чинь үү? Амьдралдаа анх удаа ийм аймаар амьтан харж байна. Тэр шавгуурч ихийн хардаа яг сэлэм шиг байна. Тэр харцан хүртэл ямар аимшигтай юм бэ? Талхаа. Дариухан бүх иргэдийг аимшигт муур шиг чимэглэлтэй болго. Мэдлээ. Ингээд талах хотын бүх иргэдэд мууран гоё л хийж өгсөн юм. Зөөлөн кремээр хэлбэр гаргасныхаа дараа шоколадаар муурны аимшигтай нүдийг зураад хүрхэл юм бол эсгэж зүсмээр хурц сахлыг зурж өгөөд урдаа байгаа хоолыг харж баясан юм шиг хоёр хатрын зураад агуул дуусна. Дуусчихлаа. Би өөрөө хийсэн ч гэлээ ямар аймаар юм бэ? Муур гэдэг амьтан үнэхээр аимшигтай юм байна. Зурган дээрхтээ яг адилхан харагдаж байна. Ийм амар толгойн гоё анх удаа харж байна. Тэр ч яхав болгонуудыг хуурахын тулд муур шиг болж жүжиглэх хэрэгтэй байдаг. Тэрийг надад даалгачгоо. Би хүүхэлдэн дээрээс үзсэн юм. Муурнууд ингэж дуурдаг гэсэн. Мяу. 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 Үгүй бүр амараар. Мяу. Мяу. Тийм ээ наадах чинь. За тэгвэл талах чи иргэдэд муурны чимэглэл хийж өгөөд сүү харин чи муур шиг дуурахыг зааж өгөхөд болох юм байна. Мэдлээ. Мяу. 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 Холгонууд биднийг хараад айж бай шүү дээ. Захирал таны хийсэн муурны чимэглэлээс болсон байх уу? За бүгдээрээ холгонуудыг айдлан бүгд муур болцгоо. Мяу. 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 Тэрийг хардаа захирлаа хулгнууд гайхаж байна. За бүгд хүчтэй байна шүү. Мяу. 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 Түг догтлов. Юу вэ? Хулгнууд ухаан алдаад байна. Айсандаа бүгд зүрхний шивдээс болоод байгаа юм биш үү? Намайг хийж өгсөн толгойн гоёлын хажаар хулгнуудыг дийлчихлээ. Бид хотыг аварлаа. Энэ хүчээрээ зүтгээд холгонуудыг бүгдийг зайлуулцгаая. Тийм ээ.
Хулганууд мууран гоёлтой болсон аяган билуунуудын эгдүү төдөрхийг харан зүрхэн догтлон өгчээ. Би чадлаа. Харин талах хотоо аварсан баатар боллоо. Ээж талхны өөрчлөлт. За болчихлоо. Хөөх, миний охин ямар хөөрхөн юм бэ? Ноён талха баярлалаа. Хүүхдүүдийн үс засах гэд ядарсан уу? Зүгээр. Ой, наашаа хүрээд ир. Чаддсан бол авал та. Наад чи миний. Хөөе, солигнууд минь буцаага тавихгүй юу? Яна, уучлаарай. Ноён талха та зүгээр үү? Уучлаарай. Би 4 хүүхэдтэй болохоор хүүхдүүдээ одоо явцгаая. Өнөөдөр тийм нөөцөөгөө хийн. Энэ таач гэсэн үсээ засвал л да. Би юу? Зүгээр дээ. Хүүхдийн үс засвалаа дуусахаар мөнгөч дуусчихдаг юм. За, би тэгээд явъя да. Хүүхдүүдээ одоо явцгаая. Надаас хол Байлцгаа. яадаг штэ. Хонгор минь чи миний утсыг хараагүй юу? Энэ байна. Оо, баярлалаа. Ээжээ, миний усны хавчарыг харсан уу? Ширээн дээр байгаа үсттэй. Тийм ээ. Сар мөчний өгзөгүүлээ. Тийм ээ. Углаан зүйлвэл бүлээсэн. Хөөе. Дуугүй байгаа чи. Дуулж чаддгүй юм бэ? Юун дууч юм бэ? Царай муутай юм байж. Юу нэ чи үзүүлээд байгаа. Өглөөнөөс эхлээд яацгаад байгаа юм бэ? Уучлаарай. Бүх хоцорлоо хүүхдүүдэд явцгаая. Завааруулж л мэдхээс цэвэрлэж мэдхэхгүй юм да. Хөөе, маргааш миний төрсөн өдөр юм байна штэ. Хаттай билүү? Хордон хорлын өрөөнд хүрээд ир. Юу болоо вэ? Төрсөн өдрийн минь хүргэе. Төрсөн өдрийн минь хүргэе. Төрсөн өдрийн минь хүргэе хайртай билуудаа. Төрсөн өдрийн минь хүргэе. Тийм ээ, баяр хүргэе. Төрсөн өдрийн минь хүргэе. Цаашдаа ч гэсэн бидэнтэй дандаа хамт ажиллаарай. Хөөх, та нартай баярлалаа. Надад ч гэсэн тийм үе байсан да. Ой. Миний охин хүрээд ирвүү? Сайн уу? Ой, наадах чи юу юм? Нан танд хамаагүй. Хөөх, миний төрсөн өдрийн бэлэг юм байх та. Ухаантай гэдэг. Бэлээ. Бүгд хурдан ирчээ. Магда. Хүү минь юу цэцэг вэ? Юу ч вшээ. Цэцэг хүртэл бэлдээд бүр том болжээ. Хонгор минь би ирлээ. Харта, энэ юу вэ? Миний төрсөн өдрийн бэлэг үү? Яг зөв. Маргааш өглөө нээж үзээрэй. Төрсөн өдрийг мань мартаагүй байна шүү. Хөөх. Том охины мань бэлдсэн бэлэг байна. Задлаад үздэг юм бэлүү? Найз залуугийн манд бэлгийг яагаад та үзээд байгаа? Оо, найз хөвгүү нэг ч байсан юм уу? Уучлаарай. Хайрцаг нь муухай болчлоо. Баярлалаа. Явцгаа дэрээ. Цэцгийн багтаага өгөхгүй мүү? Багшид өгөх юм аа. Оо. Багшийнхан байжээ. Ээжээ, энийг хардаа. Дүү таныг зурсан. Оо, тийм үү? Бол мундаг компани ажилтан том ихч хөөрхөн, ах маань хөл бөмбөг сайн тоглодог. Бага ихч дуучин, харин би гоё зурдаг. Ээж маань гэртээ зүгээр л суудаг. Дүү таныг гэртээ суудаг гинэ. Яагаад хүний булгаалаад байгаа юм бэ? Чамаатай. Хонгор минь төрсөн өдрийн мэнд хүргэе.
Хайрт минь чийл тоох юм да. Энэ чамд таалагдана гэж бодож байна. Нээгээд үзтээ. Энэ юу вэ? Цэвэрлэгээний байли? Би гэрэл хийхээ өмнө амласан шүү дээ. Чинийхээ гаранд дуусал уусч хөрвөхгүй гэж. Би ямар чиний зарцуу? Өөрөө наатах авчи. Хонгор минь яагаад байгаа юм бэ? Өнгөн таалагдахгүй байна уу? Бэлиний өнгө биш. Чи таалагдахгүй байна. Нөхөр хүүхдүүд гээд бүгд хэрэг алгаа. Саяхан манад ирсэн үйлчлүүлэгч байна. Сайн байна уу? Хадагтай шоко. Та манад хүүхдүүдтэйгээ ирж байсан байхаа. Ямар нэг юм болоо юу? Тийм ээ нөгөө. Тийм юм болсон юм би. Би өдөө болтол яах гэж тэгэж өөрийгөө зовснооч мэдэхгүй юм. Бурхан минь ээ. Гэхдээ эн чинь цаг хэд болж байна? Хүүхдүүдийнхээ өглөөний хоолыг хийж өгөх ёстой. Уучлаарай хадагтай явлаа. Төр хүлээгээрэй. Та надтай хамт явах хэрэгтэй байна. Шоко, чи дахиад хоцорлоо. Үйлчлүүлэгчэрлээ. Үйлчлүүлэгч ээ? Сайн байна уу ноён талхаа? Эртэд энэ 4 хүүхдийн ээж. Хүүхдүүд чинь ийм хурдан үсээ засуулах болчихоо юу? Нөгөө өнөөдөр бол ээж нь өөрөө засуулна. Төрсөн өдөр нь байхгүй юу? Хөө, төрсөн өдөр нь онцгойлон анхаарал тавина. Төрсөн өдрийн минь хүргэе. Төрсөн өдрийн минь хүргэе хайртай үйлчлүүлэгчтэй. Төрсөн өдрийн минь хүргэе. Хонгор минь хаана байгаа юм бэ? Хурдан ирж хоолоо хий. Хүүхдүүд өсөөд байна гэж сүйд болж байна. Чи гаргүй юм уу? Хөлгүй юм уу? Би үсчинд үсээ янзлуулах гэж байна. Чи өөрийнхөө хоолыг өөрөө бэлдээд ид. Тасал. Залхаж байна. Хөөе тэр яах вэ? Хүүхдүүдээ яах вэ? Санаа зовлтгүй. Сүү бид хоёр бүгдийг зохицуулна. Гэр ийм байдалтай байхад үсээ янзлуулна гинүү. Эрүүл ухаанаа алдсан байхаа. Өсөөд байна штэ. Байгаа юм бэ? Уучлаарай. Хүлээж бай, захиалаад өгье. Сайн уу? Ээж чинь биш болохоор урамч нь хуугарсан уу? Та нар хэн бэ? Сайн байна уу? Талхны өсчний газрын ажилчид байна. Ээж чинь үсээ засуулж байгаа болохоор оронд нь туслах гээд ирлээ. Нэрээ юу? Баярлалаа. Би гэрийн ажил огт хийж үзээгүй юм аа. Таныг өөрөө гэрийн ажил хийхэд бид туслах болно. Үс чинь бүр хэтэрхий болчихжээ. Сүүн крэм бүгд хайлчихсан. Зээлзгэн шоколад хоёр бараг ялдарч байна. Үсээ янзлуулаад хэр удсан бэ? 5 жил бараг болсон байх. 5 жил? Ирээгүй удсан болохоор таны амьдралын хамгийн гоё засалтыг хийж өгье. Энэ муу аяг тавгнуудыг угаагаад дуусахгүй юм аа. Гэрийн ажил хэцүү байгаа биз? Эхнэр тань 6 амбултай айлыг авч явах гэж ямар их ятарсан бол доо. Чиний зөвөө. Том нь өрөөгөө, хоёр дахь нь ариун цэвэр өрөө, гурав дахь дөрөв дахь нь зочны өрөөгөө цэвэрлэл. Гүйцэтгэг. Юу? Та сая өөрөө өрөөгөө цэвэрлэл гэж хэлсэн. Ариун цэврийн өрөө заваа штэ. Зочны өрөө чинь дэндүү том штэ. Та нар энийг мэдхүү. Тэр хэцүү ямиг ээж чи өдөр бүр цэвэрлдэг. Олон юм ярьлгүй хөдөлгөө. За, болчихлоо. Энэ би гэж юу? Үнэхээр гоё юм аа. Танд баярлалаа. Хамгийн сайхан төрсөн өдөр болоосай. Гэхдээ хэдий юм хөөрхөн болсон ч очих газар алгадаа. Юу гэсэн үг вэ? Очих газар байлгүй яах вэ? Нөхөр хүүхдүүд чинь гэртээ хүлээж байгаа. Тийм биз дээ. Хүүхдүүд ээ? Төрсөн өдрийн
мэнд хүргэе. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Төрсөн өдрийн мэнд хүргэе хайртай ээжээ. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Баяр хүргэе. Гэхдээ хэн бүгдийн цэвэрлж гисэн бэ? Би өрөөгөө цэвэрлсэн. Харин би ариун цэврийн өрөөг. Зочны өрөөг би цэвэрлсэн. Ямар мундаг юм бэ? Энэ юу хоолнууд вэ? Би хийх гэж оролдсон юм аа. Ямар амттай болсныг сайн мэдэхгүй л байна. Хөөх чи хийсэн гэж юу? Амттай болжээ. Нэр юу? Хонгор минь уучлаарай. Гэрийн ажил ийм хэцүү гэдгийг би мэдсэнгүй. Би ч гэсэн. Цаашдаа би ч гэсэн хамт цэвэрлэнэ. Баярлалаа. Ээжи, бидэд энийг танд. Гүзээлзгэн шиг хөрхөн ээж. Ээжи, би таныг зурсан. Хөөх бурхан минь. Хорвоогийн хамгийн хөрхөн миний ээж. Хонгор минь төрсөн өдрийн мэнд хүргэе. Хардаа. Хөөх. Надтай гэрэлсэн чамдаа үнэхээр их баярлалаа. Би ч гэсэн. Сэтгэл хөдлөж өглөө. Энэ ч жинхэнэ төрсөн өдөр. Ээж. Хайртай шүү.